Ашигтай контентын цэцгээ өнөөдөр та бүхэндээ манай пэйжээр маш их асуудаг найрын ширээний хоолны талаар зөвлөгөө болон зааврыг хүргэхээр бэлдсэн байна. Бичлэг маань маш урт болж байгаа учраас хоёр хэсэгт хуваасан байгаа. Эхний хэсэгт маань амттан, хоёр дахь хэсэгт маань болохоор махан хоолны хэсэг байгаа. За тэгэхээр бичлэг маань таалагдах юм бол лайк болон шеэр дарахаа мартаа. Тэгэхээр өнөөдөр надад маш гоё бэлэг ирсэн байгаа. Шифтрон брендийн олон үйлдэлт миксер. Тэгэхээр энийг хэдүүлээ туршиж үзцгээе. Хоёр төрлийн десертийн нэгэн болохоор капкейк хийж байгаа. Хоёр дахь нь болохоор ийм аягаан тирамису хийж байгаа. Ерөнхийдөө энэ аягнууд маань нэг удаагийн хэрэглээд зардаг эсвэл тортны материал зардаг газруудаар маш илбэг зарагдаж байгаа. Найрын ширээн десертүүд маань хөвчлэн олон тоотой ингээд аваад идэхэд амар одоо хуваагаад хүн болгонд хуваахаас илүүтэйгээр ингээд аяглаад тавьсан тэрийг шууд хүмүүс аваад идчихдэг бол илүү амар байдаг. Тэгэхээр капкейк зурмгаа зураад капкейкээ хийн. Яг энэ зурмны жороор мөн хөсгөр кексийг хийдэг байгаа. Тэгэхээр та торт хийхээр бол яг одоо хийж байгаа жорын даваа хийх юм бол хөсгөр кекс хийгээд кек хийх боломжтой байна. За тэгэхээр эхлээд хэдүүлээ миксерээ ашиглаад өндөгний цагааны гоё ингээ хөсөл гэж өгнө. 5 ширхэг өндгийг шар болон цагаанаар нь ялгана. За мөн 100 г элсэн чихэр хэрэгтэй. Өндөгний цагаанаа хийчээд өндгөн дээрээ 100 г элсэн чихрээ 3 хувааж хийнэ. Миксерийнхаа хамгийн хурдтай дээрэнд хуулаад хийгээрэй. Өтгөрсөн өндөгний цагаанаа өөр савнд султгаад хөрөгчөнд байлгах хэрэгтэй. Хөрөгчөнд байлгах юм бол илүү сайн бэхжиж өгдөг байгаа. 5 ширхэг өндөгний шараа хийгээд дээрээс нь 100 г элсэн чихэр хийнэ. Элсэн чихэрнийхаа ширхгийг байхгүй болтол миксерт ч өгнө. Өндгөн дээрээ 50 мл сүү, 50 мл ургамлын тоос, 1 цайны халбаг, ванилины сахар хийгээд хооронд нь миксерт ч өгнө. Гурилан зурмагны арай шингэн зурмгийг энэ хошуугаар зурдаг. Харин талхны зурмаг эсвэл бууз хоошуурны гурил зурхтаа энэ хошууг ашигладаг. Гурил 240 г гурил орж байгаа. 1 цайны халбаг, бейкинг паудер буюу хөөлгөгч нэмж өгнө. Талан дээрээ өмнө нь бэлдсэн өндөгний цагааныг талын хийгээд зөөлөн хутгаж өгнө. Хэрвээ капкейкний юм хив байхгүй бол хатуу ийм капкейк хийдэг хивнүүд зардаг тэрийг ашиглаж болно. 180 градус дээр урьдчилсан халаасан шарах шүгэнд 15-аас 18 минут жигнэнэ. Капкейк шарах шүгэнд болж байгаа хооронд нь хэдүүлээ тирамису кейк хийх болно. Яагаад хоёр дахь десертэндээ тирамисугээ сонгосон бэ гэхээр өмнөх өдөр нь бэлдээд хөрчөндөө хонуулаад тавихад тохиромжтой байдаг. Хамгийн эхлээд whipping cream-ийг миксертэй хийгээд өтгөртөл нь бутгах хэрэгтэй байгаа. Тирамисуны орцонд whipping cream 400 мл орно. Whipping cream-ийг сонгохдоо чихэргүй крем сонгосон байгаа. Чихэргүй крем сонгоод элсэн чихэр хийж өгнө. Чихэртэй крем сонгох юм бол чихрээ маш бага хийх хэрэгтэй. Өтгөрсөн whipping cream-ийг султгаж аваад савнда 5 ширхэг өндөгний шар болон 100 г элсэн чихрээ хийж утгана. Үүн дээрээ 300 г маскарпоне чиз нэмж өгнө. Маскарпоне чиз байхгүй бол энгийн крем чиз хийж бас болдог шүү. Сайхан холцсныхан дараа өмнө бэлдсэн өтгөрүүлсэн whipping cream-ийг хийж өгнө. За тирамисуныхаа кремийг ийм кремийн ууд хийчихээ зүгээр байдаг. Гадуур нь асахгүй цэвэрхэн аяаруугаа хийх хэрэгтэй. Lady finger бичээнэ яг аягандаа тааруулаад жижигэн
дөрвөлжин хэрчээд өгнө. За жигнэмгээ кофенд дүүрнэ. Кофе маань ямар ч кофе байж болно. Та өөрсдийнхөө сонголтоор найруулдаг эсвэл чандаг кофе байж болно. За ингээд ямар ч гэсэн бүх савндаа эхний суурай жигнэмгэнүүдээ дэвсээд авчина. За би гэртээ гараа ариутгаад угаагаад хийж байгаа учраас биелийн өмсөг байгаа. Бүх савндаа бичээнэ хийснийхаа дараа түрүүний бэлдсэн кремний уутанд хийсэн кремээ бүгдэнд нь шахаад өгнө. Тэгээд бичээн крем гээд үйлсэн болгож өгнө. Та нар харж байвал би тирамису хийхээс өмнө ингээ whipping кремээ зуурж үздэг байгаа. Зарим whipping кремүүд маань зуурсны дараа ээддэг. Тэр нь ерөнхийдөө нэг юм хадгалтын гормод алдагдахаар ээдэд байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр төрүүлээд бас нэг зуурж үзчихэд хийвэл болно. Амжилттай болдог шүү. Аяганда кремээ шахаж хийгээд крем нь маш өтгөн байгаа учраас хэдүүлээ хийснийхаа дараа гоё гадаргууг нь бас тэгшилж өгөх хэрэгтэй. Кремнээс маань багахан зэрэг үлдсэн байгаа. Үүнийг капкейктэйгээ холиод идэж болно. Мөн капкейкний крем зурхтаа бас ашиглаж болно шүү. Бэлэн болсон тирамисугээ хөргөчөндөө нэг хонолж болно. Өмнөх шөнө нь бэлдээд хонуулаад маргааш 8 дээрээ хэрэглэхэд болно гэсэн үг. Яг бэлэн болчихсон тирамисун дээрээ хамгийн сүүлд нь какао цацж өгөх хэрэгтэй. Би сая үлдсэн кремээрээ ийм бөөрөнхий хийвэнд 4 ширхэг тирамису гаргаж аваад баригдаад тэгээ заавал бичлэгэндээ энийг бас оруулах ёстой гинэ. Оруулж байна. Ийм бөөрөнхийс хавч гисэн байдэн шүү. За одоо капкейкнийхаа кремийг зурцгаая. За крем маань өөрөө чихэртэй учраас чихэр хийхгүй байгаа. Капкейк чимэглэхдээ кремний хушуу, буудаг, мөн кремний уут ашиглаж байгаа. Яг зуурсан кремээ ерөнхийдөө 3 тэнцүү хуваагаад нэгийн цагаан өнгөөр нь бус хоёрыг нь энэ өнгөө гүн болон бүдэг оруулж өгөөд ийм 3 төрлийн өнгө гаргаж байгаа. Эхний энэ хушуугаа кремийнхаа утанд хийгээд зөвхөн цагаан өнгийн кремийг хийж өгнө. За крем маань ерөнхийдөө маш өтгөн болоод доошоо харуулхад унахааргүй болсон байх ёстой. Хэрвээ ийм болохгүй шингэдэд авах юм бол хөргөчөнд 1 цаг ч юм уу байлгаад хүүтэн басны дараа дахиад миксерт юм бол бас өтгөрж болдог. Мөн өтгөрөхгүй шингэдэд байвал лимоны шүүс бас баг зэрэг 2 тусал ч юм уу хийхээр сайн өтгөрж өгдөг ба шүү. За ямар ч хэсэн зуурсан кремнийхаа 3-ны 1-ийг ингээд цагаанаар нь кремний уутандаа хийгээд аваад үлдчихээ. Үлдсэн кремэндээ хүнсний будагнаас баг зэрэг өнгө хийгээд эхлээд бүдэг өнгө гаргаж авна. Эхний гаргасан өнгө маань ийм бүдэг шар өнгө гарч байгаа. За дараагийнхаа өнгийг хийхдээ хэдүүлээ гар хутгуураар хутгахгүй бол крем маань хитрхи их өтгөрөөд хатуураад байх учраас гараараа хэдүүлээ өнгөө хийгээд утгана. За кекс маань маш сайн хүрсэн байгаа. Яг найрын үед болох юм бол кексээ хийж хонуулаад өглөө нь чимгэлж тавих юм бол илүү гоё шинээрээ тэгээд крем нь хатаагүй гоёороо байна. Шөнө чимгэлчээр крем нь ерөнхийдөө хатаад жоохон онцгой болох гэдэг болохоор өглөө эрт чимгэлвэл зүгээр байдаг. За чимгэлгийн хувьд бол гаргаж авсан 3 өнгөөрөө өөрийнхөө хүссэн хэмжээгээр чимгэлж болно. За тэгээд сул зайнуудаа ерөнхийдөө бөглөөд доотлынх нь кекс нь харагдахгүй болтол нь кремээрээ сайхан дүүргэж өгнө.
илүү гоё болохын тулд ийм атлаг чимэглэл ашиглаж болно. Эсвэл шүүр сувд, чихэр гэд янз янзын юмнууд зарагдж идэг. Тэдгээрээс аваад ашиглаад ээж болно. За хамгийн сүүлд нь тирамису дээрээ какао цацаж өгөх хэрэгтэй байгаа. Хуурай нундаг какао. За ингээд найрын ширээний амттан гэсэн бичлэгний маань эхний хэсэг дуусч байна. Хэрвээ та бичгийн хэлбэрээр үзэх юм бол манай гэртээ аппликейшн руу орж үзэх боломжтой. Та яг энэ жарын дагуу хийх юм бол 20-с 22 ширхэг капкейк, за 15-аас 17 ширхэг ийм аягатай тирамису кейк хийх боломжтой байх нь. Хэрэг хүсэх юм бол та орцоо ихсгээд юм уу эсвэл багасгаад хийх боломжтой. Өөрийнхөө хийдэг жороос та бүхэндээ хуваалцлаа. Хүн болгон гэртээ өөр жороор хийдэг байх. Тэгээд жортой минь танилцсан та бүхэндээ баярлалаа. Эрүүл энхийг хүсье.